хотын амьдралаас нэг хэсэгхэн зурж үлээ аваад хаашаа явах вэ? Би шууд говь руу явмаар. Энэ Дэрэм гэдэг хүн бол яг одоо цагт амьдарч байгаа. Сүүлчийн хөдөлгчдийн нэг. Би бол театрт бэлтгэгдсэн. Тайзан дээр гараад 5 өгүүлж үзээгүй ээж одоо тийм хүмүүс зөндөө шүү дээ. Би бол театрт Улсын драмын эрдэмтний театрт бэлтгэгдсэн. Тэр мундаг хүмүүсээс сурж одоо ч гэсэн сурсаар л байна л да, өдийг хүртэл явж байгаа тийм бүтээлч. Тэр би бол өөртөө их сэтгэл хангалуун байдаг сэтгэл үеиг. Монгол хүн яг ямар байх ёстой вэ? Бусад үндэстнээс бусад улс орноос юугаараа ялгаатай гэдгийг илэрхийлэхийг бас юугаараа ялгаатай, юугаараа бахархалтай гэдгийг үзүүлэхийг би зорж байна, хүсэж байна. Энэ иргэншил маань, энэ байгаль маань, энэ их нутаг маань хүн төрөлхтөн хамгийн урт насалж, хамгийн удаан амьдрах болох үс газар гэж би боддог байхгүй. Манай зохиолч Боммердэн ах маань тэр диалог харилцан яриануудыг яг л нэг дээр үеийн кино эсвэл те монголчууд л нэг ингэж ярьдаг болов гэмээр тэгж битсэн. Чи бит хоёрч багтаа тоглож л байлаа. Аав ээж нар маань ч тоглож байсан баг. Байрандаа л байх хэрэгтэй байх л та. Нүглийн нүднээс хуурч чадаагүйгээс хойш нүүлиглээд нэмэр байна. Ер нь цаашдаа юу ч болоо илээ. Та ер нь нэг арга бодсон дэр ах. Тэр байглаа хараад тэр ахуй гэр мал тий тэр өөрийгөө өмсөн зүвсэн агаал нэг ийм л байдаг да гэж бодоод би тэгжилсэн байхгүй. Жинхэнэ Монгол кино. Мортес чинь авах гэж чинь их амгалан тогшинмоор байсан. Тэгээд мордоод арай ширүүдэг хөдөлсөн чинь бухаад булгаад манай хүмүүс бүгдээрээ гайхсан. Яана төрөө хот унаад хэмхрээд нэлээд тогтсон гэсэн. Тэмээ ангуудаа унж утсан. Сайхан тэмхий яаж энэ хүмүүс яаж амьдэрдэг юм бэ гэдгийг бид тэр тэмээ зөвхөн унж явахтаа ч юм уу тэмээ харж явахтаа мэдрэхийг хичээсэн бас мэдэрсэн ойлгосон. Үнэхээр сайхан юм бэ тийм ч. Энэхүү уран бүтээл маань олонний хүртэл болж олон түмэн үзэгчдэд таалагдана гэдэгт би маш их итгэлтэй байна. Тэгээд энэ сайхан газар, сайхан нутагт энэ сайхан оронд төрж өссөндөө хувь заяа тойрог минь энд намайг авчирсанд маш их баяртай байна. Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг. Алтан жаргал овогтой алтан дүр таныг тайлс дэлгэцийн салбарт оруулсан хүн нэмийг тань өндрөөр үнэлж 2026 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 12 дугаар зарлагаар алтан гадас одонгоор шагн сугаа. Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн хөрөл суух. Үнэхээр гайхалтай баяртай байна. Тэгээд өдий хүртэл намайг дэмжиж, миний ард талуулж, намайг хайрлаж, намайг өсгөж хүмүүжүүлж өдий хүртэл хамт байсан миний хамгийн дотны хайртай гэр бүл, аав ээж та бүхэндээ баярлалаа гэж хэлье. Явуулын хүн говьд уран бүтээл маань бас л яг монгол хүн эх орондоо хайртай эх орныхоо төлөө монгол хүн болгон зүтгээсээ, хичээгээсээ тэр өнцгөөс л эхэлсэн. Тэгээд их амжилттай явна. Бас ийм сайхан юм хийсэндээ бид үнэхээр баяртай байна. Энэ
уран бүтээлд оролцож байгаа, сэтгэл зүрхээ зориулж байгаа бүх хүмүүс залуучуудаа баярлаж талархснаа илэрхийлэхэд татаа байна. Амжилт залуусаа.